Сайн бацгаана үзэгчдээ би ээж нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар эхэлж байна. За энэ дугаарын оролцогч маань маш та бүгдийн сайн мэдэх Positive Mongolia vlog-ийн хөтлөгч Хосын Жор номын зохиолч Дөлгөөн маань хүрэлцэн ирсэн байгаа. They say, oh my God, I see the way you shine. Take your hand, my dear, and place them both in mine. You know you stopped me dead while I was passing by. And now I beg to see you dance just one more time. Ooh, I see you every time. And oh my eyes. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн эхний хэсэг маань сэдвийн дагуу ярилцах байгаа. Энэ юу вэ гэхээр нөхрийг хэрхэн гэрийн ажилд зөв хуваарлаж гэрийн ажлыг хамтдаа хийх вэ? Энэ тал дээр таныг илүү туршлагатай болохоор урьсан байгаа. За тэгээд хоёрдугаар ярих сэдв маань болохоор таны хоёр дахь төрөлтийн талаар ярих юм байна. Гол сэдвэрийгөө орохоос өмнө таны сонин сайхан болсон сонин сайхны талаар сонсомоор байна л да. Үзэгчид маань бас сонирхолтой санагдаж магадгүй ойрд болсон сонин сайхнаас хуваалцвал. За сүүлийн сониач гэх юм бол Хосын Жор 2 гэдэг контент өөрчлөлт хийх гээд ерөөс 10хан дугаартай хийж байгаа. Өмнө нь болохоор бид нэр 57 дугаартай хийжсэн, 57 хостой ярилцчихсан. Тэгвэл одоо энэ удаа ерөөс 10хан дугаартай. Тэгээд Монгол хамгийн их толгомдож байгаа 10 сэдвийг яг мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцж байгаад гаргаж ирсэн. Тэгээд энэ контент дээр маань одоо нууц задлахад манай контент дээр мэргэжлийн сэтгэл судлаач одоо олны хүндэлж явдаг хүн бас оролцож байгаа. Тэгээд дээрээс нь олны танил бас асууд маань оролцож байгаа. Тэгээ ерөөхдөө 10 маш чухал одоо Монгол толгомж байгаа сэдвийн хүрээнд контент маань одоо маш чанартайгаар хийгдэх гэдэг нь бэлтгэлчтэнд явж байгаа. Дээрээс нь 2 дахь номын ажил дээр явж байгаа. Тэгээд дээрээс өглөө өдөр орой охиноо унтангуут нь л компьютер гаргаж ялбичдэг. Өглөө эрт босч ичдэг. За тэгэл заримдаа шүнжэнгөө бичдэг өглөөч босч чадахгүй гэж мэдлээ. Иймэрхүү сантай. Тэгэхээр Хосын Жор номын 1-р одоо дугаар гэж ярих нь зөв юм байна тийм ээ. Эхний бүлэг номыг гаргах ер нь санаа гэхэн анх сэдэж исэн бэ? Эсвэл цэвэр таны санаа юу? Эсвэл хин нэгэн тань зөвлөд энэ гоё дугаарууд гаргадаг юм чин энийгээ хэвлээд ном болгож гаргавал илүү сонирхолтой гэж хэлсэн үү? Энэ талаар ер нь яриад. Энэ ном гаргана гэдэг санаа бол би гаргаагүй. Манай нөхөр санаа гаргасан. Анх бол би санаа гаргахдаа энэ 57 дугаарыг тэр чигтний ярилцлагуудыг ингээд эмхтгэд болгочих юм бол ингээд үзэж чадаагүй хүмүүс бичгийн хэлбэрээр яг хэрэгтэй гэсэн зүйлүүд олоо уншчих юм байна гэж бодоод эхэлсэн боловч яг энэ маань одоо надад тийм гоё санагдаагүй. Би өөрөө хүртэл ингээд уншихад нэг тийм сонирхолтой санагдаагүй байхгүй. Ингээд тустай хүний ингээд жоор ингээд энэ тэндээ байгаа учраас эмхтгэхгүй юм санагдаадсан. Тэнгүүтэл нь ерөөсөө энэ бүхнийг анализ хийгээд өөрийнхөө амьдралын бас бит хоёрын Хосын Жор ерөөсөө ярьсан дугаар байхгүй. Тэгэхээр өөртөө Хосын Жорыг бас оруулаад дээрээс нь яг эмхтгэсээр яг дараалалаар нь ингээд анх бүр хүнтэй танилцахаас ахуулаад гэр бүл зохиох хүртэл бид нарт толгомддог асуудлуудыг яаж энийг даван шийдэж гарч болох вэ гэдгийг л ерөөсөө ингэж дараалуулж үе шаттайгаар гаргаж ирж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ерөөсөө Хосын Жор нэг ном бол ерөөхдөө тийм анх одоо танилцахаас ахуулаад ганц бие байхаас ахуулаад ингэж явсараад яг гэр бүлтэй болох хүртэлх процессыг яг энэ бүх асуудаас одоо яг яавал зөв юм яавал буруудтын тэр бүхнийг оруулсан. Тэгэхээр надад нэг асуулт маш сонирхолтой санагдаж байна. Гэхдээ энэ асуултыг аль хэдийн 2 дахь ном руугаа оруулах юм байна. Гэхдээ багахан хэсгээс асуул гэж бодлоо л да. Хосын Жор нэвтрүүлгийг явуулдаг хоёр хөтлөгчдийн маань өөрсдийнх нь нууц жор нь юу юм болоо харилцааны. За энэ битэрийн нууц жоргоос номон дээр байгаа. Хосын Жор 1 гэдэг номон дээр битэр өөрсдийнхээ одоо хүн харахад бол зүгээр ийм энгийн элементарны юм байсан юм уу гэж харахаар битэрийн үед энэ маань жор болчихсон. Ингээ нөгөө хэрэгжүүлсээр байгаа сүулдэ ингээ хэвшээд даатгалцсан тэм зүйлсүүдийг өмнө нь юусэн анзаардгүй энийг одоо бит хоёрт даваа тал гэж юус ойлгодгүй байж агаад бусад асуудалтай ярилцж явах үедээ бусад асуудын даваа талыг хараад бас ингээ алдсан зүйлүүдээ ярингот ийм байдаг би гэсэр хоёулангийн нөгөө энэ байдал чинь бусад асуудал нь бас байдгүй юм байна. Тэгэхээр энэ чивт дээр бас даваа тал юм байна. Энэ нөгөө нэг чивт дээр нөгөө нууц жорны нэг юм шүү дээ гэх. Тиймэрхүү байдлаар олсон ойлгосон зүйлүүдээ яг энэ бол ингээд бит хоёрын хос олгон онцлогтой байгаа юм чинь. Тэгээд манай одоо яг бит хоёрын хосын онцлог маань энэ юм байна гэж бичсэн байгаа. Тэгээд тэр дээрээс бас уншмал илүү дэлгэрэнгүй байгаа.
Хэрвээ одоо зарим үзэгчдээ дурдах юм бол Жишээ олгоо. тийм жишээ олгоод одоо хэрэлцэн маргалцсан үедээ яах ёстой байдیں۔ Эсвэл ууралсан гомдсон үедээ яах ёстой байдгийг. Дээрийн бас одоо хүн болгон мэддэгэрнээсээ анзаардгүй тэр нэг зүйл байгаа. Тэр нь болохоор юу байгаа? Яаж ч маргаж муутсан. Унтахаасаа өмнө эвлэрээд одоо эвлэрхийн тулд өөр хин нэг нь дургу байгаа ч гэсэн бүр хүчлээд ингээ уучраа олохын тулд ерөөсөө хэрүүлийг маргааныг удаахгүй л гэж хоорондоо тохирсон байхгүй. Тэгээд тэр тохирсныгоо тэр чинь анхандаа ингээл амар төвхтэй сүулдэ сингэж байгаа зүгээр ингээл орхичээгэл орхиол унтдаг ч юм уу ийм байгаа сүулдэ нөгөөд хэрэгжүүлэл ингэж авсараа. Одоо ерөөхдөө жоохон муудалцсан ч гэсэн яг ингээл орой болонгот за ерөөсөө унтахаасаа өмнө л эвлэрэх хэвээр маргааны ерөөсөө удааж болохгүй. Тэгээд энэ байдал маань өдөр нь яаж сайдж муудсан орой нь эвлэрдэг юм зуршил болоод Зөв. Тэр нөгөө битэр энийг ерөөсөө нэг анзаардгүй энэ угаасаа л хүн болго ингэдэг байх гэж боддөг байсан чинь зарим асуудал болохоор ингээл 3-4 хоног хоорондоо дуурдгүй ч юм уу хэрүүлэн жижигхэн байсан хэрүүлэн амар том болж ингэж яадаг. Одоо нөгөө газар авдаг ч юм уу юм хэрэг энэ чинь хөөрхөн жижигхэн бас жоор байсан юм байна гэдгийг олж мэдсэн. Бас дээрээс нь юугаа сэдвийн дотор маргалтах хэрэгтэй юм байна гэд би бол өөрөө ингээд амар сэдвээсээ хайлж ярьдаг. Тэгээд нэг ингээл яг үндсэн нэг сэдв нэг юм бас болол хоорондоо үйл ялгалцсан шүү дээ. Тэнгүү тэр үйл ялгалцсан юм а ярих гэж байгаа л дээрээс нь өмнө нь нөгөө ганц хоёр бодцсон сэтгэл дэвгүйс нэгт юм хумыгаа нэмэж хийлээл ингээд хаа хамаагүй өнөдийг хамч химээд тэгж ярих юм бол чи тгээдтэй тэгээд хэрүүлээ чинь ингээд бараг Данжруулаад би тийм юутай байсан. Тэгээд тэрүүнийг төвшөнөд маш олон удаа ингээд тайлбарлаж хэлсэн. Дэлгөөний чи яг энэ дээр ингээд байна байгаа юм ингээд улам ингээд ийм болгоод тэгээд өөрийнхөө бас байдлыг анзаараад влог хийх бол их тусалсан. Влог хийж явахдаа бас ингээд маргаах үе байна. Камераар гэхдээ тэгээд дараа нь төрсөн эвлүүлж явахдаа тэр өөрийнхөө ямар муухай ааштай юм бэ? Яг сэдвийнхаа хүрээнд ярихгүй гэж түшиг яриад идэг чинь л энэ байсан юм байна гэж ойлгомоор гэл өөрийгөө бас алдаагаа олж хараад за ерөөс айл болох тухайн сэдвийн өрөөнд л маргах хэрэгтэй байна. Тэгэл заримдаа яах юм гээл яагаал заримдаа сэтгэл хөдлөлөөрөө болоод нэмэж нөгөө зочил нэмэх юм үе гарна. Гэхдээ дотроо автоматар стоп би ингэж болохгүй. Яг ингэ сэдвийнхаа өрөөнд л энэнийхээ л ингэж яах хэрэгтэй гэл өөрийгөө гяс хазааруулж яаж аваад ерөөхдөө жоохон хэрүүлийг даамжруулаад бүр хамаатаа садан чи би дээрээ тулаалт хөндрүүлэхгүй байх хэрэгтэй юм байна. Тэр хүндэндээ ягаал учраа ингээд олоод байх. Тийм юмд орсон маань бас нэг жижигхэн жор байсан юм билээ. Гих мэдчихлээ. Зөв. Тэгэхээр ер нь ганцхан тааж гэлтгүй эмэгтэйчүүд маань ер нь би ч гэсэн бас ингээл янз янзын үе гарах үед ингээд ялтчгүй өөр юмнуудыг хамж ирээд тийм ээ айл 3-4 хоногийн өмнө бас юмнуудыг хүртэл хамаатуулаад ингэж ярьдаг маань өөрөө хэрүүлийн даймжруулах гол нөхцөл болдгийм байна гэдгийг ойлголоо. Тийм болохоор үзэгчтэй бяцхан зөвлөгөө өгөхөд сэдвийнхаа хүрээнд хэрэлцгээгээрэй гэж. Төвшөө биш ээ. Дэлгөөнөө сэдвийг гаргуул. Тэнгүүд олон ингээд тэр тат юм дээ. Энэ тэгэхээр аюу зөө юм байна. Сайхан шинэ гэрт орсон та хэд маань тэгэхээр жижиг сажиг одоо гэрийн гоё чимэглөөрч гэдэг юм уу те. Энэ дээр эрэгтэй хүн ер нь хэр их анхаарч байна. Эсвэл энэ болгоныг та ганцаараа анхаарсан уу? Чимэглөөр тавилга гэх мэт зүйлсийг ер нь хин илүү их анхаарах хэрэгтэй байдیں۔ Таны бодлоор миний бодлоор яг ёстой байдیں гэж бол бодож болохгүй байх гэж боддог. Хийнд нь л оролцоотой байх хэрэгтэй мөлий. Тэгээд оролцоотой байх гэхээр бие биенийхээ нөө орон зайруу бүр дайрах гал тэр чигтээ зөвхөн дүлгэн амьдрах гэр болчих гол эсвэл зөвхөн төвшөөгийн амьдрах гэр болчих гол хийндээ ээлтэй ингээд ойрхон тав дахтай гэр байх хэрэгтэй гэж бодоод тэгээ битээр ярилцж хагаад яг ерөнхийн нөгөө угаасаа би хийж чадахгүй одоо миний хүч хөрөхгүй тийм зүйлүүдээ окей төвшөө хийхэд би араас нь олон юм гоншохгүй гэж ингэж яг тохироод одоо нарийн эмхтөөний мэдрэмж харсан энүүхэнд нэг юм амар ингэ чимчүүл хэлээ гоё юм шиг байна гэдэг зүйлүүд дээр за төвшөөстэй гойж энэ дээр бити оролцоорой энийг би дураарай чи за окей ингэж тохирсон тэгээд заримдаа нөгөө нэг төвшөөж бас ингэ юм яаж би яг нэг галтан тоол хийж байгаа юм гэхээр яг энэ ч цаг хэрэгтэй байна энэ ч цаг гой чи энэ миний орон энэ чимэглэх асуудлыг чи надад дахиад үздэй гэдэг юм төвшөө за тэгээ нөгөө яг юугаа хуваарлцхлаар хийндээ ээлтэй байхгүй болвол хинтээ таатай байхгүй бол зөвхөн минийхаар ингээд тэр чигтээ ингээд тохижуулчих юм бол яг төвшөө ингээд бүрхэмэл намайг хөөргөөл баярлуулаад ингээд яг чиний ингээд бүх өснээр чинь басан бидтэй мэдлэг гэдэг хаалвчиг бас л төвшөөгийн өсөлтөнд чи орж иж хоёуланд нь тав тухтай. Тэгэхгүй бол яг ингээд минийхаар гэх юм бол бараг гүнжийн эмхтөөний гүнжийн гэжтэй. Төвшөөгийнхаар тэгэхээр нэг ирчүүд амьдрдаг нэг тийм амар
болохгүй ч юм шиг болчих гоо ч юм уу. Тэр яг хийнд нээлттэй дээрэс нь хүүхдэд ээлтэй. Жишээлбэл хүүгийнхаа өрөөг энэ төр ярилцахдаа за энд чи бит хоёр амьдрахгүй ээ. Тэгэхээр ерөөсөө хүүхэд удахгүй том болно. Тэгэхээр ингээл одоо амар жоох хүүхч ингээл баг Spider-Man гэдэг юм ингэхчлээ гэхэд 2 3 жилийн дараа нөгөө өсвөр насны том хүүхдэд тэр тохирохгүй. Тэгэхээр яг хүүхэд байна гэж төсөөлөд өмнөөс нь тооцох хэрэгтэй байна гэл. Энэ мэтлээ нэг хийн нээлттэй таатай тухтай байдлаар хийн нэг оролцоотой байдлаар. Таны биед одоо таны физиологид 2 дахь төрөлд одоо ямар өөрчлөлтийг авчирсан бэ? Зарим эмэгтэйчүүд 2 дахь төрөлд айгүй хүнд байсан тийм гэж ярьдаг бол зарим нь 2 дахь нь харин бие дассан байсан болохоор гайгүй төрчтөө гэж ярьдаг. Энэ тал дээр тань. Миний одоо 2 дахь төрөлд бол миний хувьд бол маш хэлбэрхэн болсон учраас би одоо дахиад хүүхд төрөхөөс ерөөсөө айж байхгүй болцтой. 2 дахь төрөлд бол маш одоо тухайд яг жоохон хүний үе байсан. Гэхдээ одоо ингээ эргээд харангуут би нэг анхны хүү дээрээ маш хүн төржсэн учраас олон цаг өвдсөн учраас маш их ядарсан, өлссөн, нойр хүрсэн гэл одоо ингээд нэг тэр үеийн мэдрэмжүүдээ бодоод энэ ч намайг цогсон гэл те ингээл төсөөлөд болохоор хүүгийнхаа тэр яг төрж явах процессыг миний мэдчихсэн мэдлэг хүүхд төрүүлэхэд яах ёстойг ойлгосон ойлголт бүх юм маш тутмаг. Тэгээд бүх юм аюу хүнд хэцүүс мэгцаар агаал төрөөл ингээд хүүхдтэйгээ уулзчихсан. Тэгээд хоёрд маш азралтай гоё байсан боловч нөгөө нэг төрөх тэр мэдрэмж надад амар айцыг өгчээсэн. Тэгээ би дараа нь дахиж төрөл ямар амар юм бэ гэд энэ бодол тэр чигтээ суугаад баг ингээл төр ингээл бодонгууд энэ доошо өвдөд байгаа юм шиг. Төрөх тухай ингээл бодохоор ёо бурхан минь ингээл ингэж боддог байсан. Ингээл өдрөөс хавлаад өвдөлөд маргааш өдөр нь хүртэл өвдөл өдөр нь төрөхтэй амар хүндрэлтэй өчнөө идэлтэй энэ төрөл аюу хэцээсэн. Дараа нь ингээл бүрсөө сууж чолохгүй ерөөсөө ингээд дундаа нөхтэй дэр мөрөн дээр суухгүй бол нөгөө ойдолтой аюу хэцүү. Тэгээ басаагаар өхүүлж чадахгүй болохоор юм хаас далийн сууж хүүхдээ өхүүлдэг ч юм уу ингээл аюу тийм хүндрэлтэйсэн. Саяны төрөлттэй болохоор өмнөх төрөлт аюу асуудалтай байсан учраас дахиж төрөхөдөө гэж айж итэл жирэмсэн болоод хичээлд суусан чинь яг тэр хичээл дээр багш хэлсэн байхгүй. Одоо тэр нөө зааж байгаа хүнд нэг одоо эрдэмтэн профессор нэг швед хүн байсан. Тэгээ тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хүн мэдгүй ах тусмаа амар их зовдөг. Мэдих тусмаа илүү хэлбэр ажиллах юм байна. Мэдих тусмаа илүү хөнгөн байж болохыг одоо ойлгодог. Тэгээ мэдгүй ах тусмаа зовно. Тэгэхээр төрөх гэж л байгаа бол жирэмсэн болсон цагаас эхлээд заавал одоо тэр төрөх өдрөө хүртлээ ингээл тоохгүй яаж үзсэн яг өмнөх өдөр нь яаж төрөх үү гэж судалгахгүйгээр хүүхд төрсний дараа хүүхдээ яаж өсгөх үү гэж уншихгүйгээр урьдчилаад хаштал хүүхд төрхөл юм чинь би төрхөл юм чинь төрхийн тухай дээрэс нь хүүхэд яг процессор яаж өсөж хөгжиж байгаа тухай төрсний дараа хүүхдээ яаж амлах уу яаж одоо хүүхдээ өсөхгүй гэл энэ бүхний тухай одоо судалж мэдэх хэрэгтэй гэд ингээ ярьчихсан байхгүй. Тэгэд энэ үг миний ингээл толгойроо шууд ян гэл орс. Тэгэл тэрнээс хойш би ингээл бодонгууд миний дандаа ингээ хэцүү санагдчихсан. Айгу хүнд одоо юм дурсамж тэм зүйлүүд дандаа мэдгүйгээс манд болдог байсан байгаа байхгүй. Тэгэл тийм заахгүй бид бол мэдэх хэрэгтэй байна. Би айл ахлах сайн мэдээлэл цуглуулад яавал илүү хөнгөн төрчлөө тэрийг судалж үзье. Тэгээд ийм жижигхэн ийм бүрхэн ийм гарын ийм ном бидгийг одоо нэг хүүхдтэйгээ уулзах. Гарын алгууд. Тийм. Нэг тийм шийдэл дээр ингээд тэр нь бүр ядж яхад яг надтай ярьж байгаа юм шиг ингээ бичсэн амар хялбараар одоо хүнд хэлээр бичээгүй тэгээ тэр нь ерөөсөө ингээл жимсэн сахуулаад яасаас нь төрсөн бүх түүхээ хичээл дотор нь амар олон ээж аав нар зовж төрснөө битсэн хөнгөн төрснөө битсэн нөхрүүд нь төрж явах үеийнх нь одоо сэтгэл мэдрэмж өвчтсөн. Тэгээд тэр намыг уншсан чинь ингээл надад амар их зүйл ингээл нэгдээл зарим нь яагаад хүнд төрдөг тэрний одоо учиршилтаныг ойлгоо зарим нь яагаад хөнгөн төрж болдог тэрийг бас ойлгоод тэгээл дөрвөлжлүүлэл амар гойс нэгдэл ерөөсөө би нэг ганцаараа мэдээж болохгүй яагаад тэгэхээр яг хамт нөхөр хамт төрөхөд орох нь нөхөрийн бүх процессыг ойлгосон байж надад яг зөв тусламжийг өгөөд тэгээд би нөхрийн тусламжтайгаар бас арай хөнгөрч болох юм байна гэдгийг одоо ойлгосон. Тэгээд эмчнэрийн хүртэл бас нөхөртөөгөө очиж хичээл зугаараа гэсэн болохоор би хоёр ингээд дараалаад явна урам хичээл зуусан баха. Тэгээд тэр хичээл дээр сууж байхад одоо яг аминд орсон нэг зүйл нь одоо бас энийг үзэж байгаа ээж нар байвал бас хэрэгжүүлээд үзээрэй. Яг ингээд өвдөд бүр амар өвдөд ингээд бүр яа харгаа болохгүй энэ ингэж яах үед таазын энэ хоёр талаас ингээд түлхэж өгд юм лээ. Өөртөө юу? Гараараа өөртөө бол юу юм бэ? Нөхөр нь эмч тэгээд тэмцээ намайг шахаад ямар ч завгүй. Тэр нөхөр нь энийг маш сайн одоо сурах хэрэгтэй мэлээ. Тэгээд эмч ингээд тайлбарласан. Одоо ингээд энэ ийм шаар ялаа гэж бодъё л да. Энэ шаарыг ингээд сав дотор нь хүүхд таа гэж бодоод дээрээс нь ингээд шахангууд ингээд шаарч ингээд
доотлох хэлбэр нэг жоох өөрчлөлттэй байдаг шүү дээ. Ингээд доотлох. Тэгээ нөгөө дооч ингээд уйцсан бол шаарыг яаж шахаад ингээд хин гарахгүй шүү дээ. Яг энэ процесс шиг эзэн дэх 5 дахь хүүхэд одоо бидний энэ нэг төрөх гэж өвдөд байгаа хөдөлж чинь энэ дээр яг шаарыг дээрээс нь шахаж байгаа шиг энэ дээрээс нь түлхэх энэ шахах процесс явагддаг юм байна. Тэгээ энэ нь бүр тэгж амар өвтөгдөг. Одоо хүүхдийг доош нь ингэж шахаадах юм шүү дээ. Бид нэр өөрсдөө ингэж бие идэрхтэн байна. Тэгвэл хүүхд ингэж доошлоод чааваас ингэж зарим нь амьсгаа бүтэж бүтээл янз янз. Яг ингэж өвдөлтийн процессыг надад ингэж тайлбарлаж өгөөд яг ийм зүйл явагдаж байгаа. Энэ үед нь доор нь ингэж бүр хамаг бие чангалаад ингэж тэгэл нөгөө дээрээс нь түлхээд идэг. Би өөрөө тэр доороо бүх юм ингэж ангал зөөхд гарахгүй. Дунд нь хий охроо хүүхд охроо өөр амар өвдөн өдрийг тийм шүү дээ. Тэр айл болох биеэс бол тавиад тэр процесс хайшнда байглаараа ингээд дээрээс нь шахагдаад ингээд өвдөлт нь явагдаж байгаа үе хамаг биеэ суллаалах хэрэгтэй гэж хэлсэн байхгүй. Тэгэх юм бол тэр төдий чинээгээр дээрээс нь чангарч байгаа тэр булчин одоо юунууд нь чангарахад доор умаа ингээд одоо савн дээр ингээд юунууд нь айгүй хурдан ингээд зөө сулгаж байгаа учраас ингээд онгоогоод хүүхд айгүй хурдан процессор ингээд төрж болдог гэж тайлбарлаад тэрс энэ хамгийн чухал юм нь ээж сэтгэлсэн наа. Тэгээ ээж тайван байх хэрэгтэй. Дээрээс нь ээж өөрөө бүх биеэс суллаад хүүхдтэй уулзах жагаа аз жаргалтай баяртай байх хэрэгтэй. Түүнээс л одоо ингээд хүүхдтэй уулзаад хамаг биеэ жагалцаад өвдөөдаа ингээд игээд улам л нөх хүүхдээ базаад гарахгүй гэсэн үг шүү дээ. Бид нар гараа базаал ингээд булчин ширүүсээ ажиллаж байгаа шиг тэнцээ бас ингээд булчин ширүүс тэр чигтэй байгаа шүү дээ. Тийм. Энэ доош нь тэр чигтэй булчин ширүүсээ явж байгаа хөндлөн бүний өнгөц зэрэг. Тэгэхээр биеэ ерөөсөө сайхан суллаад сэтгэлээ тавьшруулгаад булчин идэрхтэн тэр чигтэй ингээд сулраа. Тэгээд хүүхдээ уулзах ингээд бодоод зөв амьсгалыг хийх хэрэгтэй. Зөв амьсгал нь дээш доош нь төлөж өгд юм билээ. Тэгэд энэ бүх ингээд зүйлүүд ингээд сургалтаар олж аваад ингээд ойлгохоор тийм байх юм байна. Бас нэг Монгол юм ном гэдэг шүү дээ нөгөө зулаагч юмсан. Байж энэ өөрийн билэг зурагтай. Үрийн содролоо. Би тэр номыг яг төрөх тэр хэсгийг нь бас ингээд төрхөөс өмнө би өөрөө яаж бэлтгүүлдэг бас уншижсэн. Монголчууд бас энэ юу ч яддаг юм. Зөвхөн ингээд нэг гадны юм уу шатахгүй. Монголчууд яадаг юм бол яг монголчууд адилхан. Бие сэтгэл санаагаа бэлтдэг юм лээ. Бас яг адилхан урьдаас тэр нэг булчингаас болох тэр зүйлүүд ингээд одоо дадлгажуулж байгаа. Тэгээд тэр өдрөө маш зөв амьсгалыг хийгээд яг эмчийнхаа үгийг сонсоод тэгээд ерөөсө бие судлаадах тэр мэдрэмжийг одоо бид нар ч гэсэн ингээд бодож байгаа бие судлыг шууд ингээд сулж байгаа. Яг тэр шиг тэр доороо суллах зүйлийг хийх хэрэгтэй юм лээ. Тэр бүр сурцсан байх хэрэгтэй юм шүү дээ. Энийг яаж сурах вэ гэвэл Кеглийн дасгал маш сайн хийх хэрэгтэй. Ерөөсө жирэмсэн болохоос өмнө хавлаа Кеглийн дасгалыг хийсээр агаад жирэмсэн байхдаа Кеглийн дасгалаа хийгээд гэхдээ хүүхдэд ачааллахгүйгээр ингээд төрөхөд бол одоо нэг урагдал гэдэг зүйл байхгүй ч болдгийм байх гэдэг биеэрээ мэдэрч байгаа байхгүй. Урагдалгүйгээр дээрээс нь маш богино хугацаанд өвдөлт багтайгаар тэгээд тэр төрөх үйл явц бол ингээд сэтгэлд одоо тийм хэцүүгээр биш амар тийм аз жаргалтайгаар энэ дурсамж бол үлдээ. Дээрээс нөгөө нөхөр лугаа уурлах биш. Би бол нөхөртөө уурлах албагүй шүү дээ. Яа тэгвэл өөрөө ингээд өөртөө хүсэл хөхтэй олчмтай нөхөр лугаа чамаас олж гэл ингээд бол уур амьсгал улам л муухай болно. Тэгэхээр ийм аз жаргалтай хүүхдтэйгээ уулзаж байгаа тэр мөчийг уурлаж иш гоё ингэж хүлээж авч те бие ингээд тайвшруулаад тэгээд төрөх хэрэгтэй мөлий. За энэ процессыг та тайлбарлаж өгөөд яг үнэхээр өвдөөд бүртээ ингээд нөгөө сүүлийн эцсийн мөчөнд тасраад өвчээд болёо гэж ярилтал болтол яг ийм мөч ирнэ. Ийм мөч ирэхэд яах вэ гэдгсэн чинь энэ чинь нөхөр нь одоо яг хэрэгтэй. Тэр үед ямар ч эмэгтэй ихэнх нь эмчээ сонсдоггүй. Эм чин дүлхэ бойл гэх тэнгуут дүлээд идэг. Тэгээд загс гэх тэнгуут ерөөс ингэ зөрч хийгээд ерөөс эмчээч сонсдоггүй гэсэн яг ингээл нөө хэцүү болов. Тэнгуут хамгийн их сонсдог юм бол нөхөр байдаг. Тэгэхээр нөхөртөө өвөө маш сайн ярьцаж ойлцоо тухайн өдрөө орохдоо яах ихэ өрчил тохироо тий. Одоо би үнэхээр барахаа ойлгох юм бол би яг ингэ шүү чи тэр үед намайг цаашаа дамжуулж хэлээрэй ч гэдэм юм юмнуудад тохиролцоочаараа гэд. Тэгээ бүр өвдөд аргаа барах юм бол нөхөр нь хийх тасгал гэд. Тэр нь болохоор намайг сууж хад ч юм уу зөксөөгоор байхад энэ хоёр таацны яг энэ хоёр яснаас ингээд түлхэж өгөх юм. Одоо яг өвдөж явах явцад гэсэн үг. Нөгөө минутын зайтай өвддөг үеэдэг шүү дээ. Одоо бүр ингээд өвдөлт нэг ойртод аяг хэцүү байна шүү дээ. Тэр үед эмэгтэй бол ерөөсөө бие чангалах ерөөсөө ирэхгүй. Ингээд айж байж ерөөсөө ингээд хамгийн маа чангалах ямар ч хэрэггүй. Тэгээд нөхөр ингээд яг өвдөнгүүт яг ингээд түлхэнгүүт төрдөө ингээд өвдөлт ингээд ингээл сулгачт юм лээ аюу сайн. Нөгөө яг ташааргаа ингээд дотогшоогоо түлхэх юм байна тий. Өвдөд байгаа шүү дээ. Хамаг юм ингээд хилээд өвдөд байгаа шүү. Тэнгүү тэрүүний ингээд хоёр талаас нь буцаад түлхээд ингээд өнгөд төрдөө нэг нөгөө
юуны өвтөлтийн мэдрэмж төр мартагддаг юм лээ. Одоо мэдрэмж нь буурд юм лээ. Ер нь тэр аягүй зөв юм байна. Орохоор бас мэдрэмж тухайд буурдаг гэдэг юм лээ. Тэгээ халуусанд ороод тухайд мэдрэмж буурсан. Гэхдээ яг нэг сүүлийн нэг амар хүнд өвтөлтүүд дээр нь ус бол бүр нэмэргүй болоод тэгээ төвшөө яг энэ хоёр талаас ингэж байсгээл түлхэж өгөөл байсгээл түлхэж өгөөл. Тэгээл аягүй хурдан барьцаас ингээл яваал. Ер нь хоёр дахь төрөлтөн дээр хэр удаан өвцөн бэ? Ер нь цагаар тооцоод цаг гарan өвцөн. Тийм үү. Яг бүр цагаа тухайд тооцож ирсэн юм аа. Тэгээд одоо нөгөө төрсний дараа хөхүүл яа мартан санагдав гэдэг шиг нөгөө тухайд бэг тооцчаад ийм богино хугацаанд би төрсөн юм бах та гэж өөрөөсөө амжилт тогтоосон юм шиг яг тэр өмнө нь бүр амар удаа өвцсөн учраас тийм байна. Ийм бол та баг энэний дараа гэхдээ би энэс ч богино хугацаанд тэргээл бодчихсон. Зөв. Тэгэхээр охин хүүхдийг тээх явц, эрэгтэй хүүхдийг тээх явцын хоёр өөр нь өөр байна. Өөрөөр илэрч гэнэ танд одоо давстай хоолж, хэрлэг хоолж гэдэг юм уу? Тийм тал дээр хэрэг. Яг би бас нэг тэрийг ингэж бодчих. Би нэг хүү дээр болохоор аюу хөрстэй идмээр санагддаг байхгүй юу? Хэсэглэн. Тэгэл тэгсэн чинь хүү байсан. Дараагийнх нь охин бол амар чихэрлэг юм идмээр санагддаг гэл хүмүүс ярьдаг шүү дээ. Би яг тийм байх гэжтэй бол анхнаасаа жирэмсэн болсноо дуулаад охин байгаасаа гэж бодсон болохоор автоматар би одоо чихэрлэг юм идэх хэрэгтэй байх таа. Охин л байх хэрэгтэй гэж ингээ бодоод ерөөсөө тэхгүй би юунд кивийн амар туртай болоод кивч нэг тийм эсэглэн шүү дээ. Тийм. Тэг бүр нэг тийм ингээд дотоо болсон юм хатуу юм эсэглэн киви идмээр санагдаад. Тэгэл дотроо яа нэг эрэгтэй юм шиг яа тийм эсэглэн мэдчихсэн гэдсэн охин байсан. Тэгээд юу яд юм л шүү дээ. Яг хүн болгонд заавал тийм байх хэрэгтэй ч юм уу эсвэл яг ингээд тийм бол охин яг ийм бол хүн мө гэдэг юм чинь яг нөгөө баригдмал ойлголт яг 100% бас тийм биш юм шиг байна. За гол сэтгэлөөгөө арай гэж бодож байна. Төвшин ахын маань хувьд бол мэдээж ажилсаг гэдэг хүн болгон мэднэ. Гэхдээ ажилсаг байхад бас энэ ихнэр хүний өөрөг оройл байгаа. Та өөрийнхөө нууцаас хуваалцвал. За би бол энийг одоо цэвэр 100% би одоо нөхрөө ажилтаа болгоцсон ч юм уу тийм бол биш. Төвшин угаасаа одоо ээжийн хүмүүжлээрээ эмэгтэй хүнд маш сайн тусалдаг. Суур хүмүүжил нөөрэ бас тийм. Өөрөө ажилсаг гэрт юм оролцоотой ингээл хувцас угаачдаг ингээл юмнуудыг хийдэг нь тийм ээж өөрөө яг нөгөө аав нь байхгүйгээр багтаа яг эмэгтэй дүү ээж хартаа ингээд өөрөө эр хүнийг орлоод өссөн учраас маш халамжтай. Ингээл ерөөсө тэр халамж цаанаас ингээд суудсан түүнээс би олсуулгаагүй тийм. Тэгэхээр бас хүүтэй ээж нар байвал энэ халамжийг хүүхдүүдтэй бид нар зааж өгөх хэрэгтэй юм лээ. Тэгэнгүүтлээ яг нэг гэрт оронгууд нөгөө Монгол нэг тийм уламжлалт ингээд юм ойлголт байгаа шүү дээ. Нэг эрэгтэй хүн бол нэг гэрийн Чингис шиг байх гэдэг шүү дээ. Гар ингээд хогоо хаях юм бол сүрсэлд нунгатал тий. Нөгөө муу муухай юмд баг жорлон угааж үзээ тий. Жорлон угаачих юм бол баг ингээд дөрэтчих гоод ч юм уу. Ингээд нэг тийм ойлголтууд байгаа. Мэдээж эрэгтэй хүн хүндлэх нь ойлгомжтой хүндлэн. Хүндлэлгүй яах вэ? Хоолныхаа юу дээж, цайныхаа дээж мэжиг өгөлгүй яах вэ? Тэгтээ ерөнхийдөө нэг анхнаасаа л тохиролцох хэрэгтэй юм лээ. Би бол одоо яг анхнаасаа төвшөөтэй тохиролцсон зүйлүүд би тэр гэрээ шиг битсэн зүйл байдаг байхгүй. Анхаа ингээл нэг гэрт орж байхдаа би өмнө нь ингээл алдчихсан зүйлүүд байдаг учраас яг ингээ гэрээн дээрээ тэгвэл тэхгүй ингүүл ингэхгүй энэ л та баах юм гараараа бичээл тэр үуч одоо яг шивэдэд дөнгөж очиод ингээ хамтдаа амьдарч эхэлчихсэн учраас шивэдэд очиод бичээд тэгээд бүгдийг ингээ өөртөө юмшуулаад танилцуулаад тэгээд өөрийнх нь гар хэсгийг аваад тэгээд яваад он сараа биччихсэн. Тэр бол ингээ суурна аахгүй ингээ анхнаасаа гэрээлсэн юм шиг би намайг ингэж яхав чи ингэж тослоо шүү чи ийм байж болохгүй шүү би ингэ шүү гэдэг ингээ төвшөгийн ч гэсэн өсөлтөр өмслийн оруулаад ингэ иршээ хийжсэн. Тэр яг ингээд нэг суур болоод сууртай болсон одоо тэр их зөв зүйлээс билээ сүйлд бодоод тахад. За тэгээд дараад нь ингээл хамт байгаа гэсэнгүүт хэрэгтэй л хүн юм чи ингээл ерөнхийдөө жоохон эмхтэй нь гэрээ цэвэрлэн 80 тавгаа угаан хоолоо хийн одоо бүх юмыг хийх болчиход байгаа шүү дээ. Тэгэнгүүт би яг тэр үед шийдэд дагаад ажилд хамгийн их цагаар явдаг нь би эрэгтэй хүн болохоор ажил цөөхө болтдог. Тэгээ би ингээд их цагаар ажиллаад ятарч байгаа л ингээд ороод ирэнгүүт төвшөө одоо намайг ямар нэгэн байдлаар хүлээсэн ч юм уу хувцас угаагаагүй ч юм уу эсвэл яг хоолоо ийгээгүй ингээд намайг хүлээсэн ийм байдал ингээд хитмэрсээр гарсан. Тэгээд тэнгүүд би ингээд дүрс гэдэг юм. Би яа гэж бодсон гэхээр би ингээд боцсон байхгүй эргэцүүлэл
За яг энэ байдлаар ингэ өршлүүлэх юм бол би дахиад хүүхдтэй болно. Хүүхдтэй болох юм бол дахиад би хүүхдтэй харна. Дээрээс ингээд ийм ингээд өршлүүлэх юм яагаад ийм амьдрал байх ёстой гэж. Тийм шүү дээ. Тэгэхээр ингээд шивэдэд атсан чинь ингээд хүмүүсийн амьдрал бүр шал өөр. Тэнд амьдардаг манай ах эгч хоёр Монгол. Яг л адилхан монгол хүмүүс биенийг хайрлаж гинөө нөхрөө хүндэлж гин. А гэхдээ нөхөр ингээд амар оролцоотой. Манай эгчид ирэх ачаал нь харьцангуй бага. Тэгэл ингээд 90 тонны тэнд хосуудыг ярьсан чи ихэнх монгол хосууд ингээд ерөөхдөө тийм яагаад гэвэл тэнцээ хин ажил хийхгүй бол амьдрал аюу хэцүү. Түүнээс яг гэртээ ихнэрэн суугаад нөхрөнд хижээдэг ойлголт тэнцээ аюу хамс. Аль аль нь ажиллахгүй бол хүний нутагт хэцүү. Яг тэр процессыг ингээд харангуутаад би ийм их ажил хийж байхад яагаад ингэж болох вэ? Тэгээд би ярилцсан. Гэсэн чинь ярилцсан маань зүгтсэн. Хэрвээ би энийг хэлэхгүйгээр өөрөө ингээл уурлаад хэрүүлгээд бухимдаад нөхөр нь яг яагаад байгаа бүрэн ойлгохгүй чи одоо намайг өнгөйг тарчихгүй шүү дээ. Тэгээ би төвшөөдөө шууд ингээд дуудаж байгаа. Тэгээд тэр үед ах ихчэндээ байсан учраас гадаа нь гараад төвшөөдөө ярилцаад. Надад аюу хэцүү байна. Би өглөө зарай болсон ингээд буудал цэвэрлээд ийм их ядраал ингээд хөлс мэс манд гоожал ингээд ороод ирэхэд чи ингээд хөвтцэн ингээд ерөнхийдөө намайг хүлээсэн тий хувцж байгаагүй юм байхад за окей чи өөр хувцыг угачгаа юу өөр хувцыг угаачи өөрөө хоолоо идчих би өөрөө орж ирэл хоол зохицуул идчих гэл ингээд ярьсан байхгүй би өдөрт ингээд хідэн ямар ажил хийдгээ ингээд тайлбарлаж ярьлаа тэгэл тэгсэн чинь хүн л хэмжээний ойлгох юм билээ. Тэгээд шууд төвшөө ойлгоод машинаас нүрэл рөнгөд төвшөө ингээл ороод ирэхэд хоол хийсэн. Харин хоол хийсэн шүү өдөр гэж үгээл. Тэгэл ингээл хилээс болох байсан юм биш тэгээд. Тэрний дараа төвшөө нэлээд хэсэг хугацааны дараа өөрөө ингээл ажилтаа бас яг начиг ингээ адилхан бодол цэвэрлэг ажил хийж үтсэн байхгүй. Тэгээд тэр ажлыг хийж үтсэн чи өөрөө ингээ ямар хэцүүг нь ойлгоод тэрнээс хойш төвшөөсөө өөрөө хувцаа аваагаа амар өөрөө ойлгоод ирсэн юм шүү дээ. Ойлгоод тэгээд ямар санагдаж байгаа дор нь илэрхийлээд ингээ нөө уучраалаа явах юм бол гайгүй ингээ хурдан за төвшөөг нь дуртай юм аа угаасаа яг тавыг буцааж байрны их өөрөө дуртай. Тэгэл би яг тэрийг нь одоо явчлаа ч юм ингээд тэхгүй л дээ. Яг урам өгөөл чист гоё чамааг ингээ хураахаар гоё ядаг мэдэг гэл тийм төвшөө улам оронтой тэрийг ийдэг ч юм уу. Төвшөө угаасаа хувцаагаар яг зөв ялгаж илүү гоё угаадаг. Тэгэл энэ юунуудын дотроо бодохгүйгээр нэг хилчиж байгаа учраас тэр үн чинь тодорхой хэмжээнд зөвхөн биш бас надад ч гэсэн ингээл нөгөө ч гэсэн бас урамтай. Яг адилхан чив дээр чиглэл өнөөдөр нүрээ бодоод ирсэн маань үзэгчтэй хөндлөж байгаа бас бие биендээ харагдаж л ингэж ирж байгаа. Тэрнийг нь хөндлөхгүй авах тоохгүй байлаа гэж онцгүй. Тэгэхээр чи өнөөдөр гоё харагдаж байна гэдэг шиг нөхөртөө бас ингээд хийцэнд өнөөдрийн хувцастай гоё өнгөрсөн байна энэ гэл ингээл хилэнгүүт ингээл бүр цаанаас царай нөр болоод хамрын сарталцаад. Тэгэл энэ мэдчил нөгөө нэг тодорхой хэмжээнд бүр улаан цам худлаагаас ингээл урам өгөөд тахгүй. Жижиг шат сайжиг урам өгөөд хамтдаа ингээд энийгээ таталжуулаад ингээд явчихлаа тэгээ аяндаа л юм болчтой юм лээ дээ. Таны жирэмсэн байх хугацаанд болоод төрсний дараа ер нь төвшөө ах маань ихэр асарч тоглож исэн бэ? Ямар хоол хүзээр асарч тоглож биеийг тэнд ихрүүлэхэд тусалсан бэ? Төвшөө зүгээр бест байсан. Намайг төрсний дараа яг эхний 3 сар бол одоо миний төсөөлж байгаагаар дагнаа төрөөд эхний 3 сар бол миний одоо амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан юм шиг санагддаг. Одоо яг нөгөө гэр бүлтэй болсны гэр бүлтэй байхын хамгийн жаргалтай үе одоо санагдчихсан. Мэдээж одоо энэ хүүхдүүдтэй болох ээж мэжтэйгээ байх сайхан жаргалтай л да. Гэтэ яг тэр үед яагаад вэ гэхээр орой жоо ингээл нөгөө нэг хэсгэрэл хүүхдээ хүлээл ингээл ядар садар шагалууд нь өглөө босонгууд төвшөө дагнаг хууралчин. Эмхтэй хөвчрээс ингээл заавал нэм байхгүй болохгүй. Тэгэхээр дагнаг хууралцсан байждаг гэсэн өглөөс онгод ингээл өглөөний цай амтэр өндөг шарж байгаа тэр өнөртөөл. Тэгэл өглөөс ирэнгүүд ингээл дуу яваал. Энэ бол угаасаа төвшөөгийн стил ихгүй. Ингээл гоё өглөөний дуу тавина. Тэгэл яг тэр үед чинь 100 мясын учраас шивэдэд айн гоё нар гараал. Тэгэл нөө хаалга онгойлгоц ингээл салхи сэвэлдээл. Тэгэл басангууд төвшөө ингээл айн гоё өглөөний цай бэлтцсэн. Хүүхд хураалагдаад сайхан нам унтцсан. Би ингээл унтаал унтж 9 10 гэл сайхан сэрж байгаа байхгүй. Тэгэл бас жигээл ерөөсөө ингээл айгуугаа ингээл хайр халамжинд тэр үед ээж маань бас ирсэн. Өмнөх төрөлтөн дээр болохоор ээж маань хажууд огт байгаагүй. Тэгээ саяны төрөлтөн дээр болохоор ээж төрөхөд ч хажууд байсан, төрсний дараа хажууд байсан. Тэгэл нөгөө ингээл хүмүүсийн хайрын донд ингээл бөмбөрөөл 3 сар ингээл амар гоё өнгөрсөн. Тэгээ би одоо ингээл ботхлоо яг эрэгтэй хүний ер нь мөн чанар яг жирэмсэн үед төрсний дараах тэр мөчүүдэд бас ингээ харагддаг юм байна да. Тэгтээ ингээд өөрөө эрэгтэйг бүр амар заваагаад хэцүү байлгачаад чиний мөн чанар чи энэ гэвэл бас хэцүү байх. Тэгэхээр хин хинтэйгээ маш сайн ярилцаж ойлголцоо тийм. Маш их ярилцаж ойлголцдог байсан. Тэгээ хүүхдээ 3 сартаа Монголд ирсэн чинь ерөөхдөө жоохон нэг завгүй энэ төр болоод хоорондоо ярилцах нь багасаал
дахиад жоохон маргах нэгсээл ч юм уу тийм ингээд асуудлууд бий болсон. Маш их стресссэн, төрсний дараах готролд өртсөн. Хүүхний зангирал болоод ингээд юм тохиолцоо мэдгүй. Тэгэл зөндөө юм болсон. Тэгээд жаа сүлд нь ярилцсан. Сэтгэлээ онгоотл ярилцсан, уйлсан, буцаа сайхан тайвширсан. Тэгээд нөгөө ярилцсан гэдэг чинь хүн тийм чухал. Буцаа биеийнхээ яг юу хийж байгааг ойлгосон. Тэгэл буцаал эвлэрэлдээл жижигхэн хэрүүл маргаа асуудал болсон ч гэсэн буцаал ингээд нөгөө хүн асуудал ингээд шийдэгдээл явчихна. Ерөнхийдөө бол төрсний дараах процесс л иймэрхүү байсан. Хөхний зангирал сая болсон гэлээ штэ тий. Тэр яг юунаас болсон бэ? Сэтгэл санаанаас болсон уу? Эсвэл өөр юмны гаднаа сэтгэл санаа. Хөхний тэр зангирал хөгчин тэр ч тэгээ бас болчин байгаа. Тэгээд энэ ч бас нөгөө эмэгтэй сэтгэл санаатай тэрхтээ чухал холбоотой юм лээ. Тэгээ би нөгөө хөхний зангирлыг ерөөсөө амар их массаж хийж үтсэн хэвээр нөгөө сайн барайч нар нь очиод очирлаа. Бүр ингээд зөндөө сүлдө хөхний төв дээр атсан. Тэгээд яхаа махаар харуулад бүр яг ингээд зангирчаад хоёр газар ингээд хоёр хөх зангирчаад сүлдө идээлээ. Хагалгаас өөр аргагүй болоод. Тэгээ яг тэр үед амар хэцүү юм лээ. Хөхний өвдөлт бол үнэхээр хэцүү юм лээ. Тэгээ тэр үед яг нөгөө Монголд ирээд удаагүй хүүхд маань жаахан ирээд яг бидэд ингээд тасгаал нөгөө айлын хажууд төр байгаал. Гэл нөгөө юм ингээд амар тахцаа. Тэгээд нөгөө яаж сэтгэл готролн тэнд явагдаад нөгөө төрсний дараах хямрал тэрний яг тэр үед явагдчих таараад. Тэр чинь бүр цаанаасаа гарманы өөрчлөлтөөс явагдаж байгаа шүү дээ. Тэгээд би өөрөө нөө завгүй амар гой тухтай ингээл 3 сар хүртэл ийм хийх ажил амар их болоод тэгэл амьдралаа төхнүүлэх шаардлагатай болно шүү дээ. Энд дахиад шинэ орчинд ирээл тэгэл одоо ингээл зөндөө олон ингээл хүүтэйгээ уулзгангууд бас ингээл уулзуулахгүй тэр чинь бас амар их стресс болж байгаа юм чинь. Тэгэл ингээл бүх ингээл зүйлүүд дээр маш их стресснээс болоод тэр бол цэвэр яг сэтгэл санаатай холбоотой юм лээ. Хүүхдээ зангирсан байсан хөнхөн зангирал нь халуус усаар массаж хийгээл гарчдаг байсан чинь бүр ерөөсөө гарахгүй. Тэгээ сүлдээ бүр хүндрээд хүүхдээ ч хүлж чадахгүй болоод антибиотик хэрэглээ. Тий. Тэгээ хаглуулгынхаа алдад төгчиж эмнэлэгт очиж үзүүлээд тэгээд ингээд зөв эмчилгээнүүд аваад тэгээд нэг аврагдсан боловч хамгийн харамсалтай нь нэгтлийн маань хөх тэр ч ихтэй сүг болоод тэгээ нөө нэгтлийн хөхүүлдэг болоод гэсэн чинь нэгтлийн хөх маань бас өвдсөн байсан чинь яг ингээд хөх чугаагчдаг л штэ гэсэн. Яг тэр зангирсан хэсэг сүг гарахаа болоо сүг бүрэлдэхээ болоо. Одоо чинэрлээ гэхэд яг тэр хэсэг ингээд зөөлөх одоо сүг нөгөө хэсэг нь амар ингээд чинэрч сүг ордог. Хөх чинь тэгээ хуваагдчих тийм лээ. Тэгэнгүүт нөө сүг татарчингууд хүүхэд чинь угаас чадахгүй ш. Тэгэл манай хүүхэд юунд орсон гэдгээ. Найруулдаг сүнд тийм. Нэмэлцэнд орсон юм шүү дээ. Тэр сэтгэл санааны готролд орсон гэсэн энэ талаар яриул хэрэг нууц биш болоо. Зүгээр энэсээ нууц биш яа гэхэлээ бас олон ээжүүд энийг ойлгохгүй ч юм уу тийм мэдгүй тэр явж магадгүй. Би яг төрснийхаа дөнгөж нэг сарын дотор сэтгэл готрол гэдэг зүйлийг яг мэдэрч эхлэв. Тэгэл зүг зүгээр яж гал уйлал. Амар санаа шалтгаангүй одоо амар аз жаргалтай ингээл амьдрал зөндөө ингээд хангалттай сайхан амьдрал байгаад хахад ингээд амьдралаасаа хамгийн хэцүүг нь олж хард юм билээ. Зүг зүгээр ээжсэн аа тийм болоод тэгэл ингээд амар сайхан амьдрал ээж маань хажууд хүн маань ирсэн Монголоос ирсэн эгчнэр маань бүгд ирсэн ингээд эгчдүүд дөрүүлээ тэнцээ ингээд ээжтэйгээ гэр бүлээрээ бүтэн ингээд олццаагаал гаднаас нь харахад бол ингээд ийм гоё жаргалтай мөч ингээд ховор тохиох мөч бүрдсэн эгчдүүд дөрүүлэхнээ ингээд уулзах боломж олгдсон хүү маань тэр олон жилийн дараа Шведэд очсон нөхөр маань маш сайн халамжтай ээж маань тэнцээ хажууд ингээд намайг тавиглал хоол цээж миний ингээд мөрөөдлийн амьдрал тэнд байгаад ахад ерөөс ингээд яг ингээд асуудлыг олж хараад амар сайн уу ерөөс тавлангийн олж хараад тэгэл ингээд тэрэндээ ингээд зүг зүгээр яж байгаа л нулимс ингээд урсаал тэгэл зүгээр язнаа өөрөөрөө цаашаа би яс тэмдэг явчихсан гэж доктороо тэгэл тэрийг ингээд мэддэгдүүлэхгүй хичээгээд иргэн таныхаа хүмүүст тэгэхээр тэднэр тийм гоё яаж жаргалтай байх нь тэдний ингээд нөө юг нь унах гэдэг юм шиг санагдаад. Тэгээд ээжтэй ингээд юу ч мэддэгдэхгүй царайлал хүүгээ бас зовооч ингээд хүмүүдээ мэддэгдэхгүй. Тэгэл бөөнөрө зүг зүг сууж байгаа л ингээд хүү мэдэрч тэр яг уйлах татгаач шиг тийм болгоод хүүхдээ тэргээл би өрөөндөө орчоод тэрийг тэгэл өрөөндөө ороод хоцсон гинт үү. Хасаг бат зүрээр хөөрхөө. Тэгээд юу яасан? Хит хитуудаа тийм болсон. Тэгээ сүулдэ ингээл амьдралаа ингээл амар готрангаар хараад ингээл би одоо энэ хүүхд яаж өсгөнөө тэгэл амар сайн юм орж ирэл тэр ингээд үнэхээр нормал биш юм билэ. Тэгээд би ингээд байжсэн чинь гэрээр ирж нөгөө хүүхдийн үзлэг хийдэг. Эмчнэр нэрж таараа. Тэгээ ирээл
За яаж нээж ийн гэл ингээл асуувал гэсэн. Өөр ирэхгүй ингээс уйлгаад нэг аврал маань ирж байгаа юм шиг. Тэр хүнд бараг хамгийн баяр гал тэгэл би ингээл өөрийгөө бүр бариад гэсэн чинь яг тэр их чинь ингээл мэдчихэж байгаа байхгүй. Тэрээр явдаг юм чи өрх юм чи. Тэгэл асуувал за аав нь яаж ийн, ээж нь яаж ийн, сэтгэл санаа яаж нээж ийн. Сэтгэл санаа гэдэг бараг үгийг сонсоол ингээл уйлгаад. Тэгэл би тэр юмчд хэлсэн. Надаа ингээм амар хэцүүс нэг танд байгаа гэл. Тэгээ манай ээж бол шийдэлийг гадарлана. Төвшөөс ингээ ойлгож байгаа. Ээж энэ хоёр хоёулаа ойлгож байгаа. Тэр хоёр хажууд мэддэгдүүлэхгүй ярих юмч бололцохгүй. Тэгэл цаарсдаг үнэнгээ хэлээл. За ингээл амар хэцүүс нэг чинь гэдгээ хэлээл. Би болнол ингээл амьдралтаа болнол баярлал талархах хэвээр. Тэгтэл ингээд ийм талархалтай юм амьдралын ээжүүд ээж ингээд ийм гутрангийн юм болчоод тэргээ ярьсан чинь шууд хүлээж өө чи юус санаа зовх шаардлагагүй. Чи тусламж авч болно. Энэ юусоо ингээд энэ байдал нэзөөл гээл хүн болгон тохиолдол эмэгтэйчүүд болгоно. 0-аас 3 хүртэлх насны хэдэн наснд нь ч тохиолдож магадгүй чиний одоо тохиолдсон юм байна. Магадгүй зарим хүмүүс аваа гарантай нь 2 настайд нь тохиолдож магадгүй. Энэ ихтэй хүн ч тохиолддог. Тэгээд 0-аас 4 хүртэлх сартай орчимд ер нь нэг 4 сар орчим болоод аавд сэтгэл готрол одоо яг өөрчлөлт ирдэг. Аавд басан? Хүмүүс дандаа эмэгтэйний онцлж ярьдаг. Гэтэл аавд сэтгэл готрол нь аавд 4 сараас одоо ихэлдэг. Ямар хэлбэрээр гарч ирдэг юм бол? Тэр нь болохоор одоо өмнө нь ингээд хоёулахнаа энэ төр байжгаад хайрыг бүрэн хүртээд тэгээд юу яадаг юм бэ? Анхаарлын төвд байдаг. Тэгээд гэртээ өөрийн гэсэн одоо байр суурьтай. Юу гэвэл нөгөө өөрийн гэсэн орон зайтай. Хөндлүүлдэг энэ төр ийм байд юм байна. Тэг ингээ өөрөө ингээ бүрэн хайр хүрт ийм сайхан ингээ юугаар жинсэн махтаас жаргаж явж байгаа хүүхдээ болгон шууд ингээ байр нөгөө нэг юу н хошч тийм байр суурь нь хойшлаад тэгэл ерөөсөө бүх хүмүүс хүүхдийг нэг тавиал мэдээж том хүн насан турсан хүүхдэд барьцахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ мэдрэмж нь ингээ хүүхдийг ингээ үргэлж хүүхд гэж их нартайгаа хэлмээр, их нартай хайрлуулмаар байна. Өмнөх шигээ гоё ингээл болцаал ингээл бүх мэдрэмжүүд ингээл бүгд ингээл байхгүй болоод ерөөсөө чи одоо ингээл чи гэл бараг их нар нөгөө гарч байгаа стресс бухимлаа нөхөрлөгөө гаргаад стандарт туслаачтай тэгээчтэй ингээчтэй. Тийм үстэй ингээл бараг юу. Тэгээ учир нь ойлгохгүй толгоо нэргэлтэй. Үстэйгөө би харин эсрэгээр ингээл амьдрал илүү асралт болгож хүүхд алгасан байтал. Би ингээ бүх юмний хаашаа хайрлагдахгүй надад хинч цаг гарахгүй би ерөөсөө хинч биш болно. Хүмүүс гаднаас бэлэг барайл ирэхдээ ээж нь юм хөөхтөн би. Аав ерөөсөө бүх юмний гадар болчдөг гинэ. Тийм байна. Тэгээ энэ мэдрэмж ингээ удаан явхлаараа зарим эмзэг хүмүүст амар хүчтэй илэрдэг. Зарим эрэгтэйчүүдэд болохоор нормал ингээд хөнгөн энэ хэлбэрдэг гэд илэрдэг гэд. Тэгээ ерөөсөө энийг энгийн асуудал би одоо яач вэ гэж гайхах хэрэггүй. Хүүхдээ 4 сар орчимтай болгож чамд ийм илэрх юм бол чи бас чөлөөтэй илэрхийлээрэ анги дэлгүүр шиг хэлээрэ гэдгсэн аахгүй. Чи төвшөө тэр үед инээгээл тийм ингэж байсан юм тэгээд хүүхдээ барьцна гэж юм юу байсан ингээл тэгжсэн. Тэгэл би цаг аваад тэнцээ нөгөө гэр бүл яг нэг 0-5 хүртэлх настай ээжүүдийг хариуцсан сэтгэл судлаач цаг аваад шатараалтаагаар сэтгэл зүйн нөгөө одоо монголоор шууд хэлбэл эмчилгээ гэж хэлж байна. Нөгөө төгөр зөвлөгөөнд орсон. Сэтгэл зүйн зөвлөгөө авсан. Тэгэл эхний уулзалтаас ахуулаад та мэлмэртлүүлээд хүн чи яг цагаат талахаар одоо үзэж байгаа эмэгтэйчүүдэд байвал нөхөртөө ч хэлж болдгоо, ээжтэй ч хэлж болдгоо, их нартаа ч хэлж болдгоо, найзтаа ч хэлж болдгоо тийм юм гэж бэд юм бэлээ. Би яг тэр өдөр мэдэрсэн. Нөгөө ээжтэй болохоор ихтэй ээжтэй ингээл хөнгөхнөр ойлголчин зарим нэг зүйлийг ээжтэй бүрийн ярихгүй ингээ ярьчдаг. Их нартаа болохоор яг ингээ их нартаа амрал юмнууд ингээ ерөнхий яриад бас нарийн юм ярьч чаддгүй. Айгаал одоо энэ дараа нь ингээ бас юу гэж бодох бол гээл. Нөхөртөө болохоор ингээ цай үнэнгээ бас хэлж чадахгүй ингээ ингэчих юм бол ба нөхөр манаас ээж маань ингээ очиж нэг юм маань эсвэл намайг гэсэн үргэлж нөө ард нэг тийм айц байдаг учраас дотоо ингэж яриад идэм билээ. Амхандаа л би өөрийгөө ингээл аим нээлттэй ярьдаг мэрдэг гэж бодсон бол яг сэтгэл зүйчтэй очил ингээл яриад надаас зөндөө асуултсан халан гэхэд мэдгүй ороод би ерөөсөө ороод ярьсан дуустал нь ярьсан дунд нь уйлал инээгээл би галцсан юм шиг ярьсан. Ингээл бүх юм чөлөөтэй ярьж чадсан. Тэгсэн чинь амар гоё ингээл нэг тийм ингээл хаасарсан юм шиг аюу гоё мэдрэмж аваад бүтэр мэдрэмжийг дандаа мэдрэмэрч юм шиг. Тэгэл би бүр гайхал гэсэн чинь сэтгэл зүйч маань ингэж хэлсэн. Сэтгэл зүйч хүний гол үүрэг болоод би чиний амьдрал чамтай хамт 30 хэдэн жил ингэж амьдраагүй. Би танаа нөхрийг ямар хүнийг ч мэдэхгүй. Би танаа гэр бүл танаа соёлыг ч мэдэхгүй, монголчууд яадгийг ч мэдэхгүй. Гэхдээ би ганцхан юм мэдэн тэр нь би яг чамаас зөв зүйлийг л ингэж онож асуух хэрэгтэй. Цаашдаа ингээрэй тий. Үргэлж ингэ сэтгэлийн зөвлөгөө аваад яваад гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ өөрөө сэтгэлийн дархлаатай болоод өөрөө ингийн тул тэгэрэг зөндөө олон гой зүйлүүдийг зааж өгсөн. Тэгээд миний хувь хүний онцлогийг бас гаргаж өгсөн. Тэгэл тэр үнтэй маш сайхан ярьсны дараа би одоо ганцаараа бодож ингэж одоо өөртөө ярилцаж ингэж өөрөө ганцаараа байх юм одоо тэрэндээ тааламжтай байдаг тийм хүн юм бэ лээ.
Тэгээ ингээд надад чи ерөнхийдөө тийм байна. Олон хүн дурахлаар стресстэй юм байна. Нөгөө амар олон миний дунд эргэн тойронд би болчихсон. Гинэт. Одоо ингээд дөрөв ихч заяа. Ихчнэр юм аа гэр бүлүүд бид нар чи байн уулзалтаа хүүхдүүдэд дагуулаад нөгөө ажиллахгүй амарчсан учраас ингээд айгүй их уулзалтаар хамт аялал маялд яваад бид нар чи хүүхд жоохон бахад тэгэл ингээд айгүй олон хүн ингээд эргэн тойрно гэж бүгдэнд нь би ингээд хайр халамж хүртээ хийх хичээгээд өөрийгөө хүчлээ. Тэрэндээ буцаж өөрөө стресстэй. Нөхөртөө хангалттай хайр өгөх хэрэгтэй, хүүхдээ олон жил уулзаагүй хайр өгөх хэрэгтэй, дөнгөж төрсөн хүүхдэд анхаарал тавих хэрэгтэй, ээжтэй олон жил хамтаа байгаагүй хайрыг өгөх хэрэгтэй. Их нэртэйгээ анх удаа ингэж олоолаа байж байгаа ч гэсэн бүхэн хайр наа гэсэн өөрөө тусаа. Тэгээд үүдээ яг яад байгаа ойлгохгүй ингээл нэмсэн чинь амар стресстэй. Тэгэхээр би яг ийм жижигхэн юм дээрээс олоод жижигхэн юм дээрээс олоод юм болсон байж гэдгийг ойлгоод ярилцах хэвээр бүх зүйлээ ойлгоод би яах ёстойгоо ойлгоод бүгднгийнх нь нөгөө ирэмб дарааллын зөв тогтоогоод хамгийн чухал нь хэн бэ? Би яг юу зориулах хэвээр хүүхдүүд болж чухал юм байна тий. Ингэх хэвээр байна. Эднэртэй ингээ ойлгуулчих хэвээр байна. Зовж байгаагаа орон гихч нартаа би яг одоо ийм байгаа учраас та нар ойлгоорой би ийм байгаа шүү гэж хэлчихээд бид нар ойлгож штэ. Тэгж л бодохгүйсэн баахгүй. Ээжд болохоор нарийн юм байл ээж анхаарал тавих юм санагдахгүй дэдраараа гэж хэлчихээд ээж зүгээр юм яах ингээл ойлгочихж байгаа байхгүй. Тийм байна тий. Энэ мэтлээ ингээ нөө гаргалгааг гоё гаргаж өгсөн. За нэвтрүүлгийн маань 2 дахь болон эхэлж байна. Энэ болон дээр болохоор бит хоёрт манай нэвтрүүлгийн зүгээс манай телевизийнхан бэлдээд бичлэг бэлдэж өгсөн байгаа. Бит хоёрын реакшныг энэ талаарх үзэл бодлыг хуваалцаж ярих юм байгаа ба. За хоёлаа үзцгээх. Дахор фитнес хийгээд ах шиг. Аавд ер нь гэртээ ингээ харж ялтгэхээр айгүй нэттэй юм тий. Дахар хүүхдээ амар сайн тоглодог тий. Тий. Хүүхд тоглонгоо өгчдөг учраас амар чухал. Арганд болцсон юм шүү. Хуурж байгаа л шүү дээ хаагаад идэв шүү тий. Энэ араас цаас хэрэгжүүлсэн байх юм шиг. Энэ яг яагаад байгааг ойлгосонгүй. Хүүхдээ дөрөө. Уцаар ярих. Уцаар авах. Ярих айгүй чухал хэрэг байх чинь тий. Яг ингэ шүү дээ. Амаа тагилж байна. Оохгүй. Бас өөрөө хооллоостай. Тэсэн чи нөгөөдг нь хоолоо өөг үг гэнэ. Яа юу. Хөөсөн тоглоомын аргаар бүх юм нийлгээд байна тий. Оо за. Монголд бас нэг юм бичлэг хийсэн байсан аа. Охиныхоо үсийг бас ингэ боож исэн. Синтагаад байна. Одоо за багч. Болтгол юм байна тий. За 3 бичлэг байгаа гэсэн. Памперс зэлэх гээд ингэж байгаа юм уу? Дэхэн сэлэх гэж байна тий. Сүртэй маск энэ төр зэзэн үү? Тэгтээ хүмүүс яг ингэ гэх бах тий. Манай хүү бол яг ингэ л.
Багасны бараг өгөж мөгөө. Төвшөө ах яадаг вэ? Төвшөөд ихгүй зүгээр багасаа цэвэрлэж. Гэтэ одоо нөгөө нэг амар өмхий бадаг болсон болохоор одоо бас жоох. Йоо амар юм гэдэг. Баачгаар нь орсон байж тээ л гэдэг. Нэг чихтэй баачгууд эмхтэй хөхтэй. Яа л та. Амархан юм бүлждэг хүмүүс байт юм ба тий. Оо бүр өгөж мөгөөд. Энэ том хөлтөр амар өмхий бааж байгаа хаа. Аа. Бор олонд орцсон тий. Нэр ингэж өгдөг хүмүүс байгаад идэм бах та. Байдаг л ах та тий. За яашаа яна бүлч үү дээ. За ямар сүртэй вэ? Юутэй нөгөө тэнийч мэдгүй хахаа ихтэй. Бөөлж таниалгаад хүрхээр нь бүр гизэд чинь. Нөгөө эхнэр нь төрж байгаад хажууд нь ухаалтад онцдаг нөхрөөд нь бичлэг үзчих тэр байна. Эхнэрийн тэнд өгдөөд тах чинь нөхөр нь ухаалтад. За эдгээр нэг иймэрхүү байж. Энэ юм бах та. Дандаа аавд юм бичлэг байна тий. Тийм ээ. Тэгнэ сайхан яг ингээд дээшээ ингээд яасан чи миний эрүүг ингээд зөхиод энэ чи гацаад. Өг дэлэга гацсан юм уу бүр. Миний бас энэ чи эрүүг маань жоох асуудал юм. Тэгсэн чи яг энэ класс гэсэн чи яг энэ эрүүг ёо бүр ингээд уйлж байгаа юм ингээд хүүхдээ яаж буцаж оруулсан юм. Яг хүүхдээ гинт зөгтөг байхгүй. Энийг идэх яар хөө. За. Тэгээ нэвтрүүлгийн маань цаг бас өндөрлөх төгсөж байгаа болохоор уламжлалт ганцхан асуултаа тавиад өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр охид бүсгүйчүүдэд зөвлөх таны зөвлөгөө юу вэ? Яг өнөөдрийнхөө сэдвийн дагуу нөхрөө хэрхэн ажилд зөв хуваарлах тал дээр та яг ямар зөвлөгөө өгмөр байна? За хин шиг одоо энэ ачиг төвшөөд дээрийн процесс шиг заавал хүн болгоны гэр болгоны тийм зүйл байх албагүй. Хүн болго өөрөө очиж яг тэгвэл нөхрүүд нь төвшөө биш нөхрүүд нь дарж ингээл шал өөр хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр хүн болгондоо тохирсон тодорхой хэмжээнд тэр хүн өмнө нь арай нэг өөр байжгаад арай сайжирсан ч юм уу те илүү их нэртэй тусалдаг болсон одоо амьдралдаа оролцоотой болсон тусалдаг гэж хэлэх мурах амьдралдаа оролцоотой болсон тийм одоо төвшил гарлаа л бол тэрэнд гой сэтгэл ханаад тэгээд яг байгаа амьдралаа заавал одоо тэрний амьдралтай харьцуулаад энэ амьдралтай харьцуулаад яг тэр шиг байх хэрэгтэй. Дэлгөө одоо тэгээ ярьж илээ. Төвшөд тийм гэсэн. Дэлгөөний төвшөө шиг л яг байх хэрэгтэй гэдэг юм. Юус байж болохгүй. Яагаад гэвэл хүн болго өөр учраас яг өөрөөсдийнхээ онцлогтой, зан араншинд амьдралын хэм маяг бүх юмдаа тохируулаад яг өөртөөхөө гэр бүлд тохирсон тэр зүйлээр л ингэж амьдралаа одоо цэцэглүүлээд явбал зүгээр ах. Тэгээ заавал ингээл 50% ч юм уу одоо чи угаалга заавал хийх хэрэгтэй би гэж ярилгүйгээр хин эндэл таатай байхад магадгүй нөхөр нь маш их ажил хийдэг. Эхнэр нь гэртээ хүүхдээ асарж байгаа тэр процесстэй байж болно шүү дээ. Тийм бол ингээл нөхрөө чи тийм байх хэрэгтэй гэдэг хай хэцүү. Тэгэхээр өөрөөс амьдрал угаасаа ээлжилдэг. Нэг өдөр нөхөр нь амраад эхнэр нь ажиллах цаг үе гарч магадгүй. Тийм учраас тэрэнд ерөөсөө наа цантай хандаад тэгээ хин бололцоотой нь ерөөсөө тэр нь одоо ингээд нэгийг нөхөх нэгэндээ тусдим болох тийм зарчмаар хандаасай. Тэгээ миний бодлоор гэр бүл одоо хайртай хосууд бол
нэг машины хоёр дугуй шиг санагддаг. Хэрвээ нэг дугуй нь одоо жижиг дээд ч юм уу нөгөө дугуй нь томдоод байвал машин явахад хэцүү. Аль нэг нь зөвхрөөд унчих юм бол нөгөөд нэг дугуйтай машин хоол явж чадахгүй. Тэгээд энэ машиндаа үр хүүхдүүдээ суулгаад цаашдаа хоол явъя гэж бодож байгаа бол хин хиндэ ачаагаад тэнцүү хуваарлахыг хичээгээд дээрс нь бие биенийгээ гоё ойлгоод нөхөөд ингэ явах юм бол одоо гэр бүлээрээ сайхан аялалд амьдрах хаа. За тэгэхээр би ээж нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчдэд баярлалаа. Мөн нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай.